За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ лайв явах өдрийн мэндийг хүргье. Сүнсний хөгжил, за үнэн мэдлэгтэй суралцах явцдаа олж авсан яг үнэн зөв цэгцтэй мэдлэг мэдээллийг за мөн өөрийнхөө одоо тулсан зам мөр тийм ээ. За энд ирээд би ямар хүн болсон бэ? Юуг ойлгосон бэ гэдэг арга туршлагынхаа хамтаар та бүхэндээ товч тодорхой хуваалцъя гэж бодож байна. За тэгэхээр эхлээд бидний одоо хамгийн их сонирхдаг маш их сүнслэг оршихуйн талаарх асуултууд байдаг тийм ээ. Бид яагаад энэ гариг дэлхий дээр ирсэн бэ? Яагаад би одоо энэ их сүнс сэрэгт, сүнс хөгжих, за сүнсээ хөгжүүлвэл хаана очих вэ? Гэх мэтийн ийм гайхалтай сүнсний хөгжлийн талаарх асуултуудыг бид нэр өөрөөсөө асуугаад түүнийхээ дагуу эрэл хайгуул хийж, ерөн сүнсээ хэрхэн сэрэх талаар за тэгээ яаж хөгжүүлэх вэ гэж үнэн зөв гарц замыг бид нар хайж явсаар байгаад яг өнөөдөр бид нар энэ үнэн мэдлэгийн сургалтанд суугаад эндээсээ олж авсан туршлагаа та нартайгаа хуваалцах байгаадаа маш их баяртай байна. Сүнсний хөгжил тийм ээ. Энэ одоо зүйлийг сэдвийг ярихын тулд бид нар хамгийн гол нь сүнс гэж юу юм бэ? Тэр сүнс нь хаана байдیں? Хаанаас ирдیں? Тэгвэл яаж сэрдیں гэх мэт маш олон асуултууд гарч ирнэ. Тэгвэл сүнс гэдэг бол ерөнхийдөө амьд оршихуйн утга учир. За бидний физик бие маань сүнсийг маань оршоож байдаг гэр орон нь хувцсан гэж үзэж болдог. За тэгвэл сүнс маань физик биеийн дотор маань амин болж өгдөг. За тэгэхээр бид нэр сүнсийг бол анх ер нь бол хүүхэд наснаасаа ч гэсэн ойлгохдоо аимшигтай одоо муу зүйл тийм ээ. Их аимшигын гэдэг ойлголтоор их сөрөг талаас нь хардаг байсан байна л да. Тэгвэл одоогийн яг цаг хугацаанд ирэхээр сүнс гэдэг бол тэр жигтэй гэрэл, тэр жигтэй хайр, тэр жигтэй энерги юма гэдгийг бид нар энэ энергийн эрдэн зуунд илүү их ойлгож ярьдаг болсон байх нэ. Тэгэхээр сүнс гэдэг маань ер нь бол бидний нүдэнд харагддаггүй. Гартаас юус баригдахгүй. Тэгээ устж бол алга болохгүй. Одоо энергийн төлөв байдал тийм ээ. Тэгээ оршихугаас оршихуй руу шилжиж байдаг. За олон төрлийн одоо гол найрлага нь одоо бүтцэн гэж авч үзвэл үүсмэл нэгдэл болох одоо энерги, молекул, бактери гихч одоо нэгдлээс бүрдэж идэг байх нэ. За тэгэхээр бидний биеийн дотор сүнс гэж зүйл байгаа юм байна гэдээ ойлгоод үзвэл бид нар тэрийгээ яаж мэдэх вэ гэдэг нь бидний одоо мэдрэмж за урд насандаа одоо урдны туулалтаа үзэжсэн тэр их ой санамж те ямар нэгэн мэдрэмж ой санамжуудыг бид нар эргээд танахтаа миний биеинд ямар нэгэн юм одоо дотоодод намайг хөдөлгөөд байна. Намайг чиглүүлээд байна. Тэгэд бид нэр илүү их зүйлийг ойлгож мэдэрч эхэлдэг. За энийгээ ирж хайж судалж ямар сони юм бэ гэж явсаар байгаад бид нар яг одоо фэйсбүүкээс одоо энэ янз бүрийн подкаст те ном сонин гэдэг одоо илдэг мэдээллээс бид нар энэ дагуу хайгаад үзээ судлаад ирдэг. Энэ бол бидний одоо өөрийн биеинд илэрч байгаа сүнсний сэрэлт гэж ойлгож болдог. За сүнсийг сэрэн гэдэг нь одоо ямар хин нэгэн ирээд тэрийг сэрээх биш. Дотроос чинь одоо өөрийн мэдрэмжээр дагаж гарч ирж байгаа. За магадгүй урд нь уулздаг байсан хүмүүс тэ анд найз нөхөд гэр орон хамт олон гэл энэ бүхэнтэйгээ та нэгэн цагт ойлголцож орчин байдаг байсан бол айл болох тэр зүйлээс холдох өөрийгөө ганцаараа тусдаа байх зүйл ярьдаг байсан бол яриач нь багасаад илүү их байгаль руу чиглэх өөрийнхөө дотоод руу анзаарах гэх мэтийн одоо энэ зүйлүүд бол таны дотоодод байгаа сүнсийг одоо сүнсийг сэрэж байгаа ийм хэлбэр гэж бид нар бол ойлгож болно. Тэгэхээр миний хувьд ч гэсэн би бас яг саяны асуултуудаа тийм ээ сүнсний талаар энэ сүнслэг оршихуйн талаар өөрийнхөө давд дотоодод нуугдж байдаг зүйлийг яаж одоо ил гаргаж энийг ямар зүйл вэ гэж ойлгохын тулд би бас маш их эрэлт хайлт хийж явсан байгаа. За тэгээд сүнс бол ерөөсөө хаана байгаад байгаа юм бэ? Яагаад байгаад байгаа юм бэ гэж бодоод ойлгохгүй яваад исэн зүйл маань бидний биеийн дотор буюу зүрхэнд маань оршдог байх нэ гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр би альва зүйлийг ухаарч ойлгохдоо альва зүйлийн мөн чанарыг хайж явсаар байгаад за сүнс гэдэг маань ухамсартайгаа холбогддог юм байна. За ухамсар гэдэг маань одоо сүнсний хөгжил хийхэд сүнсээ мэдэрсэн, сүнсээ сэрээсэн хүмүүс цаашаа хөгжих явцад нь ухамсар гэдэг зүйл маш чухал юм байна. Энэ хоёр бүтэц хамтарч байж тийм ээ цаашдаа хөгжил тэлэлт явагддаг юм байна гэдгийг ойлгосон.
За тэгэхээр ухамсар гэдэг анхны ойлголтыг богинохон өгөхөд 100 сая жилийн туршид бидний урд урдны тулгуудад ай санамжинд байсан тэр бүх зүйлийг маань ухамсар санах ойдоо хадгалаад бид нэр сүнсээ сэрээ сүнстэйгээ холбогдож ингэх явцад ухамсар сүнс хоёр маань хоорондоо хамааралтай хамтдаа сүнсний бие хамгаалагч гэж авч үзвэл тэр нь ухамсар юм байна. Энэ хоёр хамтарч хөгждөг. Сүнс нь маш их хөгждөг. Ухамсар нь бол альва мэдээллийг олж авсан зүйлээ хадгалж хилдэг гэсэн энэ ойлголтыг бол авсан байгаа. Тэгээ эннийхээ дагуу ухамсарыг сүнстэйгээ холбоод энэ хөгжлийн замдаа орсон байна. Тэгэхээр миний хувьд бол сүнсний сэрэлт, сүнсээ хөгжүүлэх арга замыг бид нар ямар нэгэн сургалт олон янзын бяцлаглалын төвүүд байна, тийм ээ, олон мэдээлэл байна. Энэ дундаас аль нь надад ойр вэ гэдгээ хайж явсаар байгаа. Өнөөдөр би үнэн мэдлэгтэй ирээд өөрийгөө мэдэрдэггүй байсан энэ бүх ур чадвар, ой санамж, авьяас бэлэг энэ бүгд маань нэгдэж явсан байгаа. За тэгээ өөрийнхөө бас арга туршлагаас та нартайгаа үзэж туулсан зүйлээс хуваалцвал миний бие бод гадаадад олон жил амьдарсан. Өөрийгөө гадаадад гарт хөгжүүлэх энэ гадны соёлыг үзье. Миний яг дотоодод орчод байгаа мөн чанар маань гадны ертөнцид хэрхэн байдığım бол гэж явсан. За ингээд материалын амьдралын дунд гэр орон гэж явж байхдаа би яг ухамсар сүнснийхээ мөн чанарыг хэсэг орхигдуулсан байсан боловч дотор талд минь байгаа учраас намайг баян гайхалтай мэдрэмжтэй санаанд оромгүй зүйлсүүдтэй учруулдаг байсан. Тэгээ би маш их хүнд өвдсөн байсан. Яг тэр цаг хугацаанд би дотор байсан ухамсар сүнснийхаа хүч чадал надад илгээж агаад мэдээллийг авч чадсны үндсэн дээр би энэ өвчнөөс бол салж чадсан байдаг. Тэгээд энэ бүх зүйл маань ямар учиртай юм бэ гэд бодсоор байгаад Монгол эх орондоо ирээд эх орны миний агуу их байгаль, газар шороо, үндэстэн Монголын өв соёл гэж юу юм гэж дотоодоосоо ухамсарлсан энэ зүйлээсээ бяцлаглалын түвшинд ирээд үзвэл айдас, гомдол, цөхрөл ийм зүйлүүдээ бүгдийг хаяад өөрийгөө маш мундаг ухамсарын төлөвч шилжүүлж чадсан. Бид нар бол маш их хязгааргүй хүч чадал, маш их энерги, маш их гэрэл гэгээ юм байна. Бүх зүйл бидний дотоодод оршин байдаг юм байна. Бид нар альва зүйлийг гаднаас дандаа бусдаас олж авах гэж хичээдэг бол бидний бүх ур чадвар бидний биеийн дотор буюу ухамсар сүнсэнд байдгийн байна гэдгийг олж авч өөртөө эрх чөлөө, сүнсний эрх чөлөөг өгч чадсан. Энэ бол миний панцтай газар орон гэр маань муу юм байна гэдэгтээ би бол маш их итгэлтэй, дотоод аз жаргалтай байсан. За тэгээ миний ярих юмыг анхааралтай сонссон та бүхэндээ маш их баярлалаа.